За сайн байцгаана уу. Намайг Оюун Чимэг гэдэг Santander компани захирал, Монгол Улсын зөвлөх инженер. 33 жил энэ барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани барилга усралтын ажлын 30 гаруй бүтээн байгуулалтын ажлыг сургууль цэцэрлэг, эмнэлэг, спорт залны ажлыг хийж гүйцэтгэсэн. За Мөнхбаатар гишүүний санаачлагаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022-оос 24 оны хооронд энэ соём цэцэрлэг түрээлэнгийн барилга байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэлээ манай компани. За миний бол анхны энэ ажил бол соём цэцэрлэг түрээлэн болвол тогтчлтын анхны ажил гэдгээр бас би давуу талтай гэж бодож байгаа. Тэгээ энэхүү соём цэцэрлэг түрээлэнгийн ажлыг бас Хөвсгөл аймагтай энэ аялал жуулчлалын бүсд бас хийснээр бас онцлогтой юм аа. За хамгийн эхлээд бас усан оргилдураа танилцуулъя. За усан оргилдур бол 22 метрийн диаметртэй 7 өнгийн гэрэл асфальттай 5 дуугтай ийм цогц усан оргилдурыг бас бүтээсэндээ бас би бас баяртай байгаа. Бүгднайрамд хятадаар дуусан Гуанчжоу хотын усан оргилдурыг дагнасан ийм компаниар бол энэ бүтээн байгуулалтын ажлыг мэргэжилтэн урьд авчираад бас энийг суйрлуулсан байгаа. Бас энэ Монгол улсынхаа бүтээн байгуулалтын ажилд бол усан оргилдурын ажлыг бас хийж гүйцэтгсэндээ бас бахархалтай байгаа. За энэ усан оргилдурын бас ТТЕ компани захирал Монгол Улсын зөвлөх инженер, дулааны инженер, миний төрсөн дүү Эрдэнэ цэцэг гээд сайхан инженер би. Тэр маань бол энэ усан оргилдурын ажлыг бол бас хамтдаа бас бүтээлсэн маш их гол үүрэг оройлыг гүйцэтгсэн. Дүүдээ бас маш их баярлалаа гэж бас хэлмээр байна. За энэхүү бас цэцэрлэг түрээлэнгийн бас гол бас ажлуудын нэг манай хүүхэд багчуудын маань хамгийн их цаг орой үдшид цагаа өнгөрөх газар бол энэ хүүхдийн бол тоглоомын газар байгаа. Хүүхдээ тоглуулчаад манай эцэг эхчүүд сайхан ингээд хараад энэ бисетгэн дээр суугаад нутгийн онцлогийг харуулсан бас энэ уртцуудыг бас уртцаар бас орж танилцаад бас ингээд оройг бол цагийг өнгөрөх бол айгүй сайхан таата нөхцөлийг бас бүрдүүлсэн гэж бодож байгаа. Манай энэ зургийн хийсэн бас онц тэглэг гэдэг компани бас яг энэ орчин үеийн шийдэлтэд нийцүүлсэн бас сайхан зураг төсвийг бас бүтээсэнд бас би талархаж байгаа. Яагаад гэвэл энэ соём цэцэрлэг түрээлэн гэдэг бол соём гэдэг нэрнээсээ ахуулаад бас их бахархалтай байгаа. Тэгээ ийм цэцэрлэг түрээлэн болон Монгол улсдаа бас би хийснээрээ бас энэ барилга усралтын ажлын хажуугаар энэ цэцэрлэг түрээлэнгийн ажлыг хийнэ гэдэг бол бас нэлээдгүй бас мэдрэмжтэй онцлогтой бас ийм юу байдгийм байна. Тоглоомын бүрдэлтэй, спорт тоглоомын талбайтай, 24 сумдын танилцуулгатай энэ бол цэцэрлэг түрээлэн яг соём хэлбэртэй цэцэрлэг түрээлэн гэдгээр бусад цэцэрлэг түрээлэнгээс бас ялгаатай гэж бас бодож байгаа. Хүүхдүүдэд осол аюулгүй таата нөхцөл орчныг бүрдүүлсэн ийм сайхан тоглоомыг бас байршуулсандаа бас их талархалтай байгаа. За энэ усан оргилдурын маань энэ доотлын энэ самбар нь болохоор манай 24 сумыг сумдуудын танилцуулга байгаа. Тэр дээр бас байж байна. Ингээд 12-оор нэг 24 сумдуудын танилцуулгыг бас би өөрөө бас ингээд хятад улсад бас энэ самбарыг бас энэ тулахтай хамт тэр дээр байгаа тэр хаалганы дээдлийн тэр соём бэнтэртэй бүгдийн төмөр хийцийн ажлыг бол би хятад улсад өөрөө яг харж байж байгаад энийг үйлдвэртэй ярьж хөөрөө зураг төсвийн ажлыг бас хамт хийгдэлцээд энийг бүтээсэн юм байгаамаа. За манай энэ тэр хаалга бол соём хэлбэртэй хаалга маань бол 124 ширхэг элементээс бүрдсэн ийм сайхан бас ийм манай энэ ган хөлөг залуу маань энэ Месүтийн багш залуу маань манай энэ компани энэ бүтээн байгуулалтын ажилд бас хамтарч ажилласанд бас таатай байгаа. Энэ хүний хийж бүтээсэн ажил бол Хөвсгөл аймаг төдийгүй Монгол улсад нэлээдгүй их урлан бүтээлийн ажлыг хийж гүйцэтгсэн байгаа. За тэр саран хэлбэртэй театрыг бол манай хөлгөө Баяраа огш хоёр бол бас ингэ сайхан зураг энэ урлагийн зургийг бол хийж гүйцэтгсэн байгаа. За тэр нэг тулганы доотлын тайзны сандлыг тэр арын тэр нөгөө тэр хашлах хийцний энэ бол манай хөлгөө огш бас айгүй сайхан хийж бүтээсэн. Тэгээ энд бол нийтдээ бол 8 инженер техникийн ажилчин 100 гаруй ажилчтай энэ цэцэрлэг түрээлэнгийн ажлыг бол сэтгэл нийлж хамтын хүчээр ингэж бас бүтээлцэж хийсэндээ бас маш их талархаж байгаа. Тэгээд энд хамгийн сүүлийн үеийн бас нөгөө септиктэй бас нойлыг бас суйрлуулсан байгаа. Цаана гүний худгийг бас гаргасан байгаа. Гүний худгийг бол 90 м-ээс бол энэ усны нөөцийг шинжилж өнөөдөр бол энэ хүү бүтээн байгуулалтын ажлыг бол энэ худаггүйгээр бол энэ цэцэрлэг түрээлэнг бол төсөөлхийн аргагүй. Тийм учраас
Энэ бас худгийг гаргаж бас аймаг орон нутгатаа бас энэ сайхан үйл ажиллагаа явуулж байгаа бас манай худаг гаргасан нөгөө компанийнхаа хамт олонд бас маш их баярлалаа гэж бас хэлмээр байна. За одоо энэ цэцэрлэг төрөлнгийн дотор гол бас асуудал бол энэ цэцэрлэгжүүлэлтийн манай энэ усчлалтын ажил байгаа. Бас ингээд модыг манаас өөрийн туяа гэдээ бас миний бас хуурай дүү бас ингээд бас ойн инженер энэ өөрийн туяа дүү маань бол энэ олон сайхан модыг энэ тарьсан байгаа. Дээрээс нь зүлэгжүүлэлтийн ажлыг бас хийсэн байгаа. Энэ бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцсон нийт хамт олондоо Самт өндөр компанийн нийт ажилчдаа, инженер техникийн ажилчдаа бүгдэнд талархлаа гэж хэлмээр байна. За наваг Бацаахны бэлгүүн гэдэг автозамын инженер мэргэжилтэй соём цэцэрлэгт хүрээлэнгийн зам талбай ажлыг хийж гүйцэтгэлээ 5000 м2 зам талбай ажил, гадна зогсоол 200 машин зогсоолтой. Дотор талдаа явган хүний зам талбай ажил 3000 м2 талбай хийж гүйцэтгэлээ. Энэ манай 8 дахь ажил том төсөл болж байна. Зам талбай ажлыг хийж гүйцэтгэхэд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй гар бие оролцсон. За саад бэрхшээл гэвэл байгалийн давгцшгүйцэн зүйл бороо усны асуудал байсан. Тэрийг даван туулал ард нь гарсандаа сайхан байна. За автозамын мэргэжилтэй адья гэж хүн байна. Манайх бол энэ гадна талын зам талбай дээр суурийнхын ажлаас эхэлсэн. 200 м урттай нийтдээ 5000 гаруй квадрат талбай суурин ажлыг хийсэн. Дээр нь бетон цутгалтай ажил хийсэн, жижиг том бордуур хийсэн, явган зам хийсэн. За энэ дотор талд 2-3 мянган метр квадрат явган зам, эконы ажил, эко автангийн ажил. Тэгээ усны шуудуу энэ хойноос соём цогцлуур түрээлэн ер нь уснаас хамгаалж бас гадна талын усны шуудуу нэг иймэрхүү цогц ажлууд бол хийгдээд дуслаа. Цогцоор энэ гадна талын зам талбай дээр ногоон байгууламж зэрэгцэж орж ирж байгаа явган замтайгаа. Тэгээд яг хөө энэний усны гаргалгаануудыг энэ талбайгаас ус зайлуулах гаргалгаануудыг бол 3-4 газар хийж өгсөн байгаа. Энийг бол одоо яг технологийн дагуу мэрэгжлийн өндөр түвшинд хийсэн гэж бодож байгаа. Ашиглагч зөв ашиглаж хүмүүс одоо энийг зөв яаж хог шороо тоосгүй цэвэр цэмцгэр яг энэ байгаагаар нь цэвэр цэмцгэр ашиглаж ногоон байгууламж маш их ярьсан мод бут тарьсан энийг хайрлаж хамгааж хог шороогүй автозам явган зам дээгүүр машинаараа хүртэл гараад авчижсэн ийм юмгүй зүгээр цэвэр сайхан ашиглаасай л гэж одоо бодож явдаг доо. Ингээд хамтарч ажилласан Самт өндөр компани хамт олон болон бидэртэй хамтарч ажилласан манай бригадын хамт олон маш их талархаж байгаа. Өшөө цаашдаа аймагта тодорхой хэмжээний бүтээн байгуулалтын ажлыг хийх болно. Бэрхшээлбэл зөндөө байсан. Нар байлаа, шорон шуурга байлаа, үер ус байлаа. Бэрхшээлтэй болгоныхаа ард бид нар нэгэнт энэ ажлын ард гарнаа гэсэн юм сайхан бодолтой энэ ажлыг гүйцэтгэж дууссан байгаа. За бид нарыг энэ ажлыг Самт өндөр компаниас бол одоо материал бол тасалтаагүй. Ямар ч материал гэхэд тэрийг хангаж өгч ирсэн. Маш сайхан ингээд хамтарч ажилласан энэ Самт өндөр компани инженер техникийн ажилчид болон өөрийнхөө бригадын хамт олонд талархсан гэдгээ одоо энэ сэнхэ бэлгэцээр хэлчихөө. За сайн байцгаана уу, намайг өөрийн туяа гэдэг. Би 2002-6 онд Монгол Улсын сургуулийн ой судлалын ангийг ой зүйч инженер мэргэжилээр төгссөн байгаа. 2009-оос 12 онд бас мөн адилын чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан байгаа. Яг миний одоо энэ хэд их ажил гэх юм бол одоо бараг 18 дэх ажил байгаа хаа. Ер нь ихийг нь Улаанбаатар хотод тогтчлтын ажил хийдэг байсан. Тогтчлтын ажил одоо ландшафт, ойжуулалт, нөхөн сэргээлт хийдэг. Одоо ингээд бараг мэргэжлэр одоо бараг 14-5 жил бараг ажилласан байна. Хөвсгөл аймагтаа бол би одоо анх удаага би яг энэ тогтчлтын ажлыг хийж байна. Зүлэгжүүлэлтийн талын нийтдээ 6000 гаруй 6500 м2 зүлэгжүүлэлт хийгдсэн байгаа. Тэгээд нийтдээ бараг 8000 гаруй мод тарьсан байгаа. 4 төрлийн мод тарьсан байгаа. Намар болохоор одоо бүс 500 ширхэг мод тарьж гүйцэтгэн. Зүлэг маань гэх юм бол согооврын үрээр тарьсан байгаа. Шар хойс 7000 гаруй тарьсан байгаа. Гацуур 50 ширхэг. Хар мод буюу шинс болохоор 800 ширхэг тарьсан байгаа. За услаа нь болохоор туслын одоо моднуудад туслын систем залгасан байгаа. Тэгээд зүлгэн дээр хахад бороожуулагчаар усалж байгаа. Ер нь бол тэгэл мод тарина, зүлэг тарина гэдэг чинь
тийм амар ажил биш шүү дээ. Амьд имийг ургуул гэдэг чинь үнэхээр маш их хөдөлмөр. Өглөө бараг 4 цагаас ахуулаад орой 8-9 болтор бид нар ажилладаг байсан. Тэгээ ер нь услага болж би өөрөө хийдэг байсан. Өглөө 4-5 цагт босч усалдаг байсан. Тэгэхгүй бол ерөөсөө хатчих гад болдгоо. Зүлгийг бол ерөөсөө халуун наранд бол услахгүй. Ер нь өглөө орой сэрүүнд л усалж ивэл их зүгээр гэдгийг. Ер нь зүлэгч гэлтгүй модыг ер нь гол нь арчлан гэдэг чинь хамгийн том ажил гэдэг багхгүй юу? Тарих бол амархан, ургуулна гэдэг чинь маш их хөдөлмөр, маш их хүнээс хүч хөдөлмөр ухаан зарцуулж ижил энийг хийн шүү дээ. Бэрхшээлтэй зүйл их байсан. Нийтдээ бол нэг 12-3 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байгаа. Сар гаруй хугацаанд энэ ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа. Маш их халж исэн салхи шорон шуурга бол маш их байсан. Маш их үргнүүдээ хийсэн ажлаа ингээд хийгээд ирээд хахад маргааш нь ирэхэд ингээд шорон бүх үр илсман салхинд хийсэн байсан. Тэр үед чинь бараг 2 нүдээс баг нөлөө дотор бүр гоожж илс бараг уйлж ирсэн нэрээ арайчтэй гэлээ. Одоо тэгэл энэ ажлыг хийгээд дуусны дээр игээд хаад үнэхээр гоё байна. Тэгээд хамт олондоо надтай хамтарч ажилласан хүмүүстээ Santander компанийнхаа захиралд маш их баярлалаа. Намайг сонгож надаар энэ зүлэгжүүл тогтчлтын ажлыг хийлгэсэнд үнэхээр их талархаж байна. Маш их баярлалаа гэж хэлмээр байна. За сайн байцгаана уу. Намайг Сэлэн Огтой Хайрон бол гэдэг. Тэгээ ер нь захилгааны инженер. За соём 2 буюу энэ соём цэцэрлэг төрөлнгийн төсөлтөөр энэ Santander компани яг гүйцэтгсэн төсөлтөөр ерөөдөө энэ усан оргилуур гэрэлтүүлэг энэ гадна дотн тогтчлтын тиймэрхүү ажлыг хийж гүйцэтгсэн. Энэхүү усан оргилуур маань ихэд одоо Монголдо орог Эрдэнэтэд нэг байдаг. Тэрний дараа орон нутгаас Хөвсгөл аймагт анхудаага хийж байгаа. Хөгжмийн аяыг мэдэрч олон төрлөөр гэрлэн солонгорч асдаг тийм усан оргилуур байгаа. Ерөнхийдөө иж бүрэн автомат удирдлагатай. Android удирдлагаар ерөнхийдөө удирдах боломжтой сүүлийн үеийн дэвшилт технологийн усан оргилуур байгаа. Ерөнхийдөө бол аппликейшнаар таблетын дээрээс шууд гар утас таблетын дээрээс аппликейшнаас суулгаад ерөнхийдөө хүснээрээ удирдах боломжтой ийм усан оргилуур байгаа. За ерөнхийдөө доторх одоо микро бичил схемүүд ерөнхийдөө нөгөө носоос суулган дээр одоо удирдлагынууд нь функцүүд нь даралтын юмнууд бүгд ийм компьютерцсан микро бичил схемээр нэлээд сайн тоногдсон сүүлийн үеийн юм усан оргилуур байгаа. Монголын алдартай уран хас, сэрсэн тал, жалам хар гэсэн тиймэрхүү дуунуудыг бас явуулах бас боломжтой. Хүссэн дуугаа ерөнхийдөө явуулаад тэр хүссэн дуунуугаар нь тэмдгийн мэдрээд энэхүү усан оргилуур нь бүрэн ажиллана гэсэн үг. Орой 9-өөс 11 цагийн хооронд 2 цаг энэхүү усан оргилуур ажиллуулж ард иргэдэд ерөнхийдөө сонирхолж байгаа. Яагаад орой ажиллуулж байгаа нөхөр өдөр ажиллуулахаар яг зөвхөн усан л ингээд оргилж байгаа нь гоё харагддаг. Шөнө болохоор хараг игээд асраад харанхуй бол хамгийн гол нь гэрэл нь гоё харагддаг. Одоо энэ оргилж байгаа ус болгон ерөнхийдөө 7 өнгөөр гэрэлтэж солонгорчтой гэж асдаг байгаа. Тэгээ ганц усны оргилах биш бас гэрлийн тийм бас давхар шоутай маягаар хийгдсэн усан оргилуур. Энэ ажлыг хийж гүйцэтгэсэн нийт компанийнхаа хамт олон найз нөхөд, аав ээж, ах дүү бүгдэнд нь бас талархлаа илэрхийлье.